За сайн байцгаана уу? Отако Флоп байна. Өмнө нь нэлийн олон сарын өмнө оруулаад тэгээ тагчиг болцсон байсан манхаа болох Тэнгэрлэг элдний домог хэмээх нэлийн алдартай морим жанрыг бас үндэслэгчдийн нэг гэж яригддаг манхаагаа бас үргэлжлүүлье гэж бодол төрлөө. За хэл үггүй манхаанд орцгоё. Үйл явдал өмнөхдөр манай хүн баахан тосгонд байсан бүхий л хүн орхотой түүгч малтагчдыг цуглуулахар болсон байдаг. Тэгээ тосгоныхон хурж ирэнгүүтээ таны ямар зоригтой ирснийг бид асууж болгосон болов? Та үнэхээр с ิจ гтэй харагдаад байна. Та дэрэмч нөө гэлээд гайхаж байгаа юм чи. Ягаад тэгвэл нүрээ нэг болтор бооцсон мууми шиг юм чи хүн хараад бас гайхалгүй байгаав те. Яг тийм л зүйл болоод байгаа юм л да. Би хачин с ิจ гтэй дэрэмч юм бишээ. Хэдийгээр ингэж харагдаж байгаа боловч би ампи мужаас ирсэн. Ампи мужийн юу авахт ажилдаг намайг Жин Вангун гэдэг хаант улсын хуучин цэргийн зөвлөх ноён юу хааны хүүхдэд ажилдаг хүн байгаамаа. Тэр хүний тушаалаар явж байна. Шунхааг улаан өнгийн гэрэл ялгаруулдаг бул чулуу байдаг гэж сонссон. Хин нэгэн харсан болов уу? Бул чулуу улаан өнг ялгаруулдаг. Багш маань ярихад би ч бас багшийг утгагүй гэж юу нэг сонсч л байсан л да. Ягаад гэвэл өмнөх үлдээд багш нь гэдэг нэг тийм нэгнүүдтэй гараад байгаа шүү дээ. Тэр чин бул чулууг өөрөөсөө улаан гэрэл ялгаруулдаг чулуу байдаг гэж ярьсан. Тэсний тосгоныхоо хоорондоо шивнэл тэр мөн болов гэж дотроо ярилцаалгаа юм л да. Тэнгүүт нь манай шир "Эрхмээ, танд ямар санаа байгаа юм? Би түүнийг өөрөөсөө гэрэл гаргадаг гэж бодохгүй байна. Гэхдээ тэр улаан туяатай. Залуу байхдаа уулан төөрж байхдаа олсон юм. Нар баруунаас мандахад тэр чулуу нарны улаан туяа мэт гэрэлт. Энэ улаан гэрлийг гаргаж байгаа юм шиг цацардаг. Тэр хаан байна. Эрхмээ, танд ямар нэг юм болсон уу? Ягаад гинт эвгүй болчихвоо? Совргийн оргил. Эрхмээ, та тийшээ явах хэрэггүй баха. Юу болсон юм? Тэнд 9 цайз байгаа. 9 цайз гэж уулын дэрэмжтэй хэлж байна уу? Тэд жирийн нэгэн дэрэмжид бишээ. Тэдний зарим нь тулааны урлаг мэддэг гэсэн цуу яриа байдаг. Өвөөгийн цагаас эхлэн тэр харгис ёс бус гэдгээр алдартай байсан. Үнэхээр аимшигтай хүмүүс. Тийм ээ, тэнд л хүн орхотой байгаа. 9 лууны цайз л тэнд байгаа гэж бүр мэдрэгдээд байна. Заавал болох ёстой. Эрхмээ, дахиж бодооч. Би заавал очих шаардлагатай байна. Эрхмээ, та намайг суврагын оргил руу дагуулж яваач. Тань тийшээ намайг дагуулж явахад хэцүү гэдгийг ойлгож байна. Надад газрын зураг зураад өгч. За яах вэ? Би чамайг суврагын оргилд гаргаж чадах газар руу дагуулж явъя. Тэгж хэлээд манай хүнийг суврагын оройд руу дагуулж явах нэг хавцлын үдэндээ очиж өгдөг. Тэгээ тэнцэн нь яг нэрнгээсээ нар жаргадгаараа жаргахад улаан өнгийн гэрэл цацарч харагданаа. Манай хүн чинь дотроо баярлсан гэж ихтэйх. Нөгөө өвгөн болонгот "Эрхмээ, нар удахгүй жаргах боллоо. Нар жаргахаас өмнө эндээс явна уу? Би таныг хүлээх хэрэггүй гэж юу? Тэрээ уулын дээрэмчдэд баригдвал тэр аюулд орно. Тулааны урлагт надаас дээр төвшний хүнтэй бол би дийлдэхгүй байх. Баяртай" гэж хэлээ манай хүн чинь шууд л үсрээ талгалж байгаа юм чи. Юуны учир тулааны урлаг мэддэг үлээд. Ёроолгүй голт нь сэлээл дээшээ гараад ирж байгаа юм чинь. Хинч намайг энэ ширүүн голоор сэлээд гараад ирнэ гэж төсөөлөгч тэр тусмаа өвлийн үйлрэлт. Бусдыг анзаараагүй байгаа дээр 9 луугийн цайзлуу нэвтрээ. Жинан мужийн хилээс барьж авсан хүмүүсийг зарах хэрэгтэй байна гэх хүмүүс хоорондоо ярилцж байгаа сонсогдноо. Эдгээр хог новшнууд дээрэмчт бололтой. Тосгоны иргэдийг дээрэмдэж заримыг нь бүр боол болгон зардаг бололтой. Ястаа л хүний муу гэдгийг эднэр байх та. Онгон хүн орхотойг олно гэдэг нин тэргүүний ажил учраас энэ эдийг орхий. Онгон хүн орхотой 10 метрийн дотор байвал сүнсний энерги мань хариу үйлдэл үзүүлнэ. Хүн орхотой хаана байна? Гэд байж итл нэг эмэгтэйг үстэж ирээд нэг дээрэмчин гаргаж ирээд өшөглөж унгаад бүр дээр нь дэвсээд байгаа бүр амар хөгийн гарууд нарагчлаа юм л да. Ус дээрэмчээд яаж өлегтэй байдаг үлээд. Бүр хүүхэд нь уйлаад ахт тэрийг бүр тоосон чинчгөө. Үнэхээр хогийн навшнууд чинь ээжийг нь зодож алчаад охиныг нь жиндэж алах шинжтэй юм. Тэрийг нь харсан манай хүн чи яаж төвчгөвдөө. Шууд л ууран дотроо бүлэглаад ирж байгаа юм чи. Тэгээд л өөртөө зөрчилтөн барин байж хүн орхотойг авах уу? Тэр хүүхдийг аврах уу гэсэн дээр тулж ягаад хүүхдийг аврахаар шийдэж баруун гарын шууд үлгөө цохилт хийгээл ухаан алдуулаад нь гачдаг. Тэгээ манай хүнийг харсан нөө ээж нь хараад айж байгаа юм чи. Шууд охин нь ямар нэг юм болох үедээ яаж чарсан манай хүн юм шижигтэй байгаа ш нүрээ маарлаар бооцсон. Нөгөө хүүхд болонгуудаа зүг зүгээр та биднийг аварсан уу гэсэн чи үгүй би зүгээр өнгөрч явсан хүн байна гэж хэлээ манай аач. Тэгэлч та хин бэ гэж нөгөө эмэгтэй хурж ирэл тэрвэрх үед нь манай хүн өөрийн гадуур хүрмээ тайлж өгөөд бидэн цаг алга бол байна. Одоо явах хэрэгтэй. Босч хаана байгаа юм. Тэгтэл нэг дахиад нэг дээрэмчин гарч ирнэ. Тэр улгаач гарч ирсэн гүд шууд орилоод оноо. Түүнийг царсан дээр үед манай хүн чи юу чаддгаараа шууд л дөнгөө иччих. Шууд л амьсгалгүй болгоол. Тэгээ манай хүн нөгөө хэдийг цогцын чирж явангаа дотор орцгоё. Өөр хүн гарчих юм бол бөөм божигнаан болчихно гэж хэлээ. Дотор оруулдаг. Нөгөө цогцнуудыг оруулаад. Нөгөө юм тэнцээч баахан хөгшин эмэгтэй хүүхд
мөнгө твэрчсэн дандаа юм юм сул дорой хүмүүс л байгаад байгаа юм л да. Манай хүн чи орж ирэл би ингэж харагдаж байгаа ч гэсэн та нарыг аврахаар ирсэн гэж хэлээл амар баатарлагаар орж ирнэ. За бүгдээрээ сонсцгоо. Би эндээс зүгтгад чинь туслах болно. Гэс чи хүмүүсээс итгэж өгөхгүй байгаа юм чи. Та төрд ажилдаг юм уу? Та хэр их дээрэмчид энэ газар байгаа мэдхүү. Бүгдийг нь харж чадахгүй ч 50 орчим байж магадгүй. Бодсноос нэлээд их байгаа юм байна. Тулааны урлаг мэддэг болч бас аюул болно. Ирхмээ цайзын гадна төрийн зэргүү түлээж байгаа юу? Үгүй ээ би ганцаараа л байж гин. Би та нарыг цаг авч өгөх болно. Дараа нь та нар өөрсдөө энэ газраас гарах чинь та нарын л дур болно. Энэ хэдийг яриад байж байгааг анзаарсан бол л доо. Нэг дээрэмчин ороод ирэхэд манай хүн шууд л хүзүүг нь хуг мушгаад алчдаг. Тэгээ гадагшаага харахад харуулын цамхаг дээр нэг вачка бамбар өрн зогсож идэг аа. Тэгээ манай хүн чи дэрийг анзаарсангуудаа шууд очоод дотоод ки энергээр цамхагийг нэг зохиол нураагаад унгачдаг. Тэгээд цаана хавцлаа гэдэг болохоор шууд унаад гол руу ороод ирэн живэд үхцэн л гэсэн үг л дээ. Манай хүн батны л алах юм хийж байгаа юм л дугаасаа тодорхой. Нөгөө хэд чинь цамхаг унчлаа одоо бөөнөр зүгтах хэрэгтэй гэд. Яга манай хүн тэгсэн бэ гэвэл нөгөө хүмүүсийг зүүн тишээ зүгтуулаад өөрөө баруун зүгт хүмүүсийн анхаарлыг татахын тулд баахан зүүдэлж анхаарлыг татаад байгаа юм л да. Энд тентгүү гал тавиал гарч ирсэн болгонлуун дайраал манай хүн чи яаж игээ арга олоолгоо юм л. Нөгөө хэд нөө сайхан ууцсан. Дээрэмчид бол нэг олигтой гарууд биш гэдэг нь тодорхой. Ууж муужихт манай хүн шүг галтай бамбар барьж орж ирээл нэг нь өшөглөж хаяал. Би бол галдан шатаагч. Азгүй байна да ландруу да гэж бүгднлөө нөшгөлж дайраал. Бүгдийг алхаар ирэн дайрнаа манай хүн ч бол тодорхой. Ер нь явж нэг харагдж байгаас айгууд юм харгас төрлийн хүн байгаа шүү манай хүн чинь. Тэгэл энэ тентгүү бужигнаан болоод манай хүн чинь хаа дарсан газар хүн болгоныг алаал. Энийг анзаарсан дээрэмчид бөөнөрөө цугларч мань хүний ардаас хөөсөн шигэ. Тусаар нөгөөдөл чинь бас аваа чадварлаг болтой. Манай хүнийг нэг шархтуулаад чэжийг нь бас зүсээ ирнаа. Манай хүн чинь бамбраа дахиж нэг сэлбэж ясаагаал энэ тэнд дахин галдан шатаахаа үргэлжлүүлсээр байх болно. Хүмүүсийн анхаарлыг татчих хооронд нүү барьцаалагдсан байсан хүмүүс зүхтаж ирнэ амждаг. Манай хүн ч мэл өөрийгөө золиослол бусдын анхаарлыг өөртөө татаад байж итл. Айгүй хүчтэй нэг уулын дээрэмчин гараад ирдэг. Эднийхээ босс нь болтой. Шууд л нэг өшөглөөл чи хинтээ даарсан гэдгээ мэдэхгүй л байна да. Азгүй тэхэ мэнэ гараад ирнэ штэ. Чи ганцаараа ирсэн гэж юу? Тэгээд юу гэж? Харж байгаачлан бид нар болвол чи ганцаараа ирсэн. Ялт ойлгомжтой биш үү? Та нартай үзэлсэж байхад тэр хүмүүс ямар хэрэгтэй гэж манай өнч дотроо айгаараа гэж сүрдээрээ гэсэн бодлоо л байж байгаа юм чинь. Нааш бүтсэнгүй гээл. Манай өнч худлаад өг зарайлаа тэднийг анхаарлыг аль болох удаан татаж бусдыгаа илүү зүхтаалгах юм бол сонирхолтой байгаад байгаа штэ. Тэгээд дүнгийн эний тэр хүчтэй барын арьс нөмөрсөн бажка хэн байсан бэ гэвэл гавн сосон гэдэг нэртэй хүн байгаа. 9 уулын цайзын ахлагч. Энэ дээрэмчдийн толгойлогч л гэсэн үг. Би өөрийгөө танилцуулна гэж бодоо юу танаас? Над чиг хүмүүс та нарыг таалдаггүй юм. Надтай ажиллавал ямар вэ? Чамайг авьяастай гэдгийг харлаа. Ийм нөхцөл байдал хүртэл намайг илсүүлэх бодолтой энэс сумтайгаар байна гэж бодсон шигэ. Намайг уулын дээрэмчин бол гэв үү гэж бодонгоо манай он чинь аль болох энерги хөрөмтлүүлж л байдаг л та. Тэгэлгүй яах вэ? Энд хүн илсүүлэх бодсноос чинь илүү хэцүү. Гэтэ чи бол хүчтэй. Мөн эрлэхэг чи энд яг тохирно. Манай он чинь энерги эргэлдүүлсэн шигэ өөрийнхөө дотоод энергийг ашиглаж өөрийнхөө биеийг засч эхэлж ийдэг. Нөгөө хэдэг аль болох яриагаараа татаж өөрийнхөө энергийг нэмэгдүүлээд чан яалаа гэж нохоондор ажиллана гэж. Бамбар чинь юу гинэ гэж хэлээл дээрэмчид өөрлөө дайраад ороод ирдэг. Уг нь манай хүн чинь шууд ялаад унах юм болоо гэж бодсон чи. Эхний цохилт мөхөлт олуулаа дайрч марж байгаагаас нь болоо манай хүн чинь нэг чүү айн болцсон шигэ. Өөрийгөө арга цаагаад байж идэг. Тэгээд боломж гарвал очиж өшөглөөл олж игэл өөрийнхөө энергиэрээ нөгөө хэдэг шархтуулсан шигэ. Байж итл нөгөө хэд чинь үнэхээр бүх талаас нь бүчээд авч байгаа юм чи. Бүх талаас нь дайраал. Тэгээд аргагүй үргэнд манай хүн нэг цохиулаад унаад өгнөө. Нөгөөдөл нь чи дажгүй сүнсний энерги ашигладаг юм байна. Энэ хүртэл төвчин гэдэг итгэмээргүй юм. Энд хэднийг тотон үнэлж байсан л хэрэг минь гай болжтэй. Ийм байдалтай байхад хэнийг аварна гэж нэг зүрхээр л өрхдөг байж. Мартаа. Би бол энэ ертөнцид баатар болох гэж ирсэн болохоос биш. Хойш суух гэж ирээгүй. Монгон хүн ороходог мартах ёстой бол тэр л болог. Энд хүчил болтгүй юм шүү. Чамайг зөрөгтэй гэж бодтол чи зүгээр л молгоо амтан байж. Түүний хөнөө. Манай үнч таталцлын төвөө бэхэлсний дараагаар хамаагүй илүү уян алархаа бултаж эхэлдэг. Энэ болонгуудаа тайман нөө согтуу мастер урлах штэ. Ман Жеки ахын тоглодог. Тэрнийг л дүүрээ гадаг юм л да. Энэ ч нэлээд амжилттай байж манай хүн толгойлогчлуу дайраад үзүүгэн шархтуулдаг. Тэгээд өөрийнхөө хурдыг дийлж чадалгүй наривчлалаа алдаад хавцал руу үсрээд унцдаг. Унахтаа хүрл манай үнч зүгээр авахгүй дон тороо газаалгасан шигээл унаад гэж байгаа юм чи. Гансуг нөө нэг уулын толгойлогч бүх хүмүүсийг дуудаж хавцлыг нарийн шалгах тушаал өгсөн. Тэгээ нөгөө хүмүүс чинь гайхаж байгаа байхгүй. Дөнгөсөө баримтлагдсан байсан хүмүүс бүгд байхгүй болцсон байна. Ердөө 3 шатсан зохицол байна. Тэгэхээр энэ учрыг ойлгодог маань толгойлогч бол. Энэ өөрийгөө зүгээр өгөөш болгож тэдгэр хүмүүсийг аварч өөрийнх нь хамаг эд хөрөнгийн үгүй юусныг ойлгож авдаг. Манай хүн болонгуудаа чөлөө туналдаараа шууд хавцлын орол руу усанд руу шууд живээд ордог. Чулуу мэт доошоо гэж байгаа шүү дээ. Манай хүн чинь чадхаараа тэмцэж байтал гинт усны
нэлээд эргүүлэх татагдаа доошоо орчдгоо. Тэгж байгаад өөрийнхөө биеийг чангалаад дээшээгээ дотоод хийг ашиглаж дээшээ гарч ирдэг. Тэгээ манай хүн чинь дотор орсны дараагаар гинт сүнсний энерги нь хариу үйлдэл үзүүлээд ойр ойрд нь онгон хүн ороход байгаад манай хүн чинь мэдрээд тийм үү агууч гэх юм уу тийм газар руу очиход цэнхэр цэцэг харагдана. Тэр ер нь бол хүн ороход дээрээ цэцэгтэй байдаг. Тэрүүгээр нь ялгаж болдог. Онцгой хүн ороход илүү гоёмсог цэцэгнүүдтэй байдаг. Тэгээ манай хүн шууд татаж гаргаж ирээл онгон хүн ороходтой байна. Бүгд мэд харагдж байхыг бодоход нэр өгсөн дээр байх. Одоо л бусдыг анзаараагүй байгаа дээр өөрийн хүчээ нэмээд амтрахын эднэ гээл манай ажил шүгнөө. Дотор нь ямар амттай байдаг вэ гэвэл баг зэрэг чихэрлэг болон сэтгэлийн амтагдсан хилний үзүүрн гэлсэн ер нь цагаан гатай ойрлцсан амттай байдаг. Ер нь л ориг хүн ороход бол нэг гоё амттай бол биш ээ. Олон мянган жил басны ямар эдгэнхээс биш. Нэг тийм гоё амттай бол ягаач биш. Тэгэн манай хүн өөрийн биеэд бясалгаж байж идэг аа. Ингээ байж итэл манай хүний туслах буюу хамгаалагч нь өөрийг нь явсан газараа нь хайгаад явж идэг. Манай хүн залуу эзэнтэн хайчичваа гэж явж идэг. Яасан бэ? Ягаад тэр хүнийг хайж байгаа бэ гэвэл манай хүн ч өгнөлд харгалзаж явах тушаал өгсөн байтал. Архинд нь нойрсуулах юм хэлгээд манай хүнийг унтуулад яваад өгсөн. Тийм болохоор аавд нь чинхэн гөвшүүлж тоосоо тараалгаж задуулсан байгаамаа. Манай хүн ч тасраад унтсан тэр агуур нь манай дэлгөөнөө чин гараад цугтцсан байгаа юм чи. Энийг яаж ойлгох вэ? Аав нь бол хүүдээ юм. Тийм болохоор чи миний хүүг гал олж ирмөө ирүү уулгаачаа гэж задаал занчсараад явуулсан байдаг. Манай хамгаалагч чинь гинт таарж итл залуу эсний морийг хараад залуу эсний хаана энэ морины эснийг харсан уу гэж хэллээ. Бүх хавьяас сургалж явж байгаад 9 лүүгийн цайз уулын дээрэмчд байдаг тийшээ дайрсан гэдгийг нь ойлгочдөг. Тэгээ манай хүн ойлгохтой болонгуудаа 9 лүүгийн цайзын дээрэмчд залуу эснийг хулгайлж гэж ойлгоддог. Тэнгүүд манай шир сувргаа өргөлч хаана байдг юм бэ гэж заалгуулж аваад явахаар болдгоо. Эсцэн өмнөх өдрөлөө солигдноо. Өмнөх өдөр яг юу болсон бэ гэвэл манай хүнийг агуулсан унахад оргсон хүмүүс болонгуудаа зүхтж идэг. Тэр үед замцалж өгсөн өвөө тэднийг тосгон хүртэл хүргэж өгөхөр болдгоо. Нөгөө хүмүүсээс биеэрээ боолтой залуу харсан уу гэдээ хэлэхэд тэд нэр тэр хүн баг өгсөн байхаа, мажисан байхаа гэдэг мэдээлэл өгдөг. Ингээд маргааш өглөө болноо. Энэ үеэр юу болсон бэ гэвэл хүрхрээний ороолоос манай хүн гарч ирдэг. Тэр үед хүрхрээний дэргэд баахан дээрэмчд цугларсан байгаад манай хүний бие мийг хараад байгаарэ. Бараг би юм уу аашаа. Нөгөөдөл чинь хин бэ гэж та хэдөө намайг хайх гэж ирээгүй гэж юу? Юугаа тэмэрээд байгаа юм бэ? Би чамайг танихгүй юм байна. Новчлнууд минь аа дүр эсгээд байгаарэ. Ивэр ярьж байгаа тэр бүх хувцаа тайлж өг. Бацаа минь юугаа солиороод байгаа юм? Шалтлахгүй гинэ. Хүчээр л тайланда гэж хэлээл шууд зүүн хөлийн өшөглөлт баруун хөлийн өшөглөлт гээл. Новш гэж би заваарчихлаа шүү дээ. Дараа нь хувцаа тайлж өгмөр байна уу? Эсвэл одоо зохиулаад өгмөр байна уу? гэж хэлээд манай хүн бүх хувцсыг тайлаад ервсэн ирээ хувц мөсдгөө. Тэгээ жадан сэлэн бариад нөгөөдүүлийг нь дундуур нь зүсж байгаа юм шиг айлгаж амиршөө гойж ийн. Та нарын толгойг авна гэдэг тангараг өргөсөн шүү дээ. Хэдий хамлсан гэж юу? Өөртөө хамлалт өгсөн. Элев зүхтаад үз та нарыг бүгдийг алах болно гэж хэлээ. Бүгднгийнхэн толгойг тасчихдаг. Муухай аргишаараа адгуус юмтай алхаач ч илүү сэтгэл санаа өвдөхгүй байна. Амар. Тэгээ манай хүн чинь өөрийн царайгаа голын усан тарнаа. Өмнө дандаа нэг бол хүчлээтэй царай, нэг бол бүдүүн биеийн царай арсаар байгаа. Царайлаг царайгаа арсан биш. Амар гоё болцсон байдаг. Ягаад гэвэл хүн оргоод өөрийнх нь бүх биеийн эд эсийн шинжилснээр өөрийн хуучин яг ориг төрхөндөө буцах боломжийг бий болгож байна гэсэн. Тэгээ өөрөө бодно л энэ царай бол яг миний их чиг харагдаж байна. Их чинь амар хөөрхөн байсан ш та нар анзаарсан бол. Тэгээ байж итэл дээрэмчид таарсан болгоно алч хийжсэн тодорхой болдог. Ямар шалтгаанаар гэвэл өчигдөр баахан хүн оргуулсан. Тэдэнд нь тусалсан хүмүүс байж л таараа гэж хэллээ. Замч өвгнийг нохоо болтон зодож идэг. Энийг харсан манай хүн яаж зүгээр ах вэ? Цасаар бөмбөг хийжгаад яг бейсболын алдартай тамирчин, мэрэгжлийн тамирчны шиддэг техникээр шууд шидэл тэрхийн зад цасан бөмбөгөөр шидээждэг. Энэ техникийг нэг сураад авах юмсан. Бас хэрэгтэй л идэв энэ. Тэгэл манай хүн гүүж очиод мангар өндөр өсрэлтийг баг урсаан болчих хурдалж очиод дунд нь очиж өсрэл бүгднгийнх нь дундуур нь чавчиж алаад жээж байгаа үстэй. Тэний вандуун бүлгийн сар устгалын сэлмийн аргачлал байсан юм. Чи хингээ чинь чич бас намайг тоглоом давхуу болгож байна гэж бодож гинөө. Ингэж байтал өөртөө тусалсан өвгөн байгааг тэр анзаарнаа. Тэр та нарын хийж байгаа ажил байх нэ. Хариугийн заавал өгөндөө болгороо да гэж хэлээд толгойг нь тастаад эхэлдэг. Тэнд хөвтөж буй өвгөнд өөрийн дотоод энергиээр өвгнийг эмчлэх гэж бодлоо. Энэ ч гэсэн бас мэрэгжлийн эмч биш болохоор амьдралын түр хугацаанд залгуулж байна гэсэн үг. Анхан шатны арга хэмжээ л гэсэн үг. Тэгээ нөгөө хүмүүсийн сулж явуулаад өвгнийг та нар хүргэж өг гэж хэлээд яваад өгдөгөө. Манай хүн жадаа хуглаад уртлын сэлбэн толгойг нь барьж очиод 9 уулын дээрэмчдийг үгүй байна гээл. Бүгдийг таарлцсан болгоно ядаж эхэлнэ. Манай хүн яаж тийм амар тайван байх вэ? Сансоо гөлөг минь хурдан гараад ирээ. Лалраа минь ой. Хин чамайг энд байгаа гэж бодсон гэж хэлээл бүгдийг нэг нэгээр нь дуудаж гаргаж ирээд даалаад амар өпгүй байдал дээрээс тулцсан хүмүүсийг дундуур нь тастаж мастаж авчаа. Энэ одоо ямар
ямар муу хайргас дууч вэ. Хичнээн дээр нь жижигсэн бас ингэж амар ал. Хүнээс гарахааргүй сэтгэлээ. Ингээ байж итэл сансуу баахан харваач идтэй зүг гараад ирдэг. Манай үнийг бүх талаас нь тойроод бүчиж аваад хамтрагч чинь ялаа шиг байна. Та нар намайг ялна гэж бодож гинөө. Тэнэгл байна да. Надад шалихгүй хэрэгслүүд чи над ёор нөлөөлөхгүй. Ягд гэвэл манай хүн чинь хүн орохоодыг шингээц амар өвпи болсон байгаа. Яг энэ үед гэрийг нь хамгаалагчид хүрээд ирдэг. Хамгаалагчт нь замдаа таалсан болгоныг үгүй гээд явж итэл ахлагч нь зүхтж байгааг манай хүн очиж хараад лолра чи яагаад ийм ордон зүхтж идэг вүлээ? Чи ч бас намайг танихгүй байна уу гэж лээ дон тороо гаргасан. Чи нөгөө цараймот биш юун цараймот гэж царайлгаал гэж хэлдэг юм байгаа зү. Гуй амар шөгөөч. Өөх чи байр суурьаа сайн мэдж байна шүү. Бүхинээ төрчихлээ. Амаа тат навш минь. Чи хохирогч бүрдээ өршөөл асууж байхад нь хөшөөл өгж байсан бэлөө? Жингийн хүмүүсийг зовоож, эмэгтэйчүүдийг хулгайлж хүчиндэж байхдаа чи тэднийг өршөөл үзүүлж ирсэн үү? Чамд өршөөл гох хэрэг байхгүй. Би дээд тэнгэрийн өмнөөс шийдэх болно гэж хэлээд толгойг нь тастаа ичнаа. Ингээд хамгаалагч хурж ирэнгүүтээ чи 9 луугийн цайцтай өс сонзонтой юм уу? Залуу дайч минь. Хэдий залуухан ч гэлээ. Чи хэрцгий юм аа. Хөөе хаваан. Тэр яасан? Та залуу эзнэтнийг харсан юм уу? Тэр чиний насных гэхдээ хитрхи эмээ хичээсэн бас зөрүүд хог. Юунаас ч илүү тэнэг сахилгагүй юм түйж боловсрал байх. Дээр нь бүр үхэр хаашиг хоол идгийн яана. Боловсралгүй гэхтэл тоглоом биш шүү дээ. Энэ өөдгүү новш чинь бас газраа мэдтгүй юм байх та. Тэгж ярьж байгаад мань хүн чинь андуураад байснаа ойлгоод залуу эзэнтэнтэйгээ яриад байснаа ойлгоод тань та үнэхээр царайлаг үлчижээ бүр таныг анхаараад бараг таньсангүй шүү гэж итл. 9 луугийн цайзыг ганцаараа тулна гэдэг та үнэхээр гайхамшигтай юм аа. Бидэнд тэднийг буулгаж авахд асуудалтай байхад таны тэднийг устгасан нь харгис байсан ч гэсэн дайсантай тулгарч байхад үнэхээр гоё харагдлаа. Залуу эзэнтэй тэнгэрлэг бүлэг ирсэн болохоор ампингийн луулуу буцъя. Буюу ампингээ өөрийнх нь амьдардаг газар шүү дээ. Тэр лөө буцъя гэж ярьж байгаа. Тэгэхгүй бол аав нь айгүй хууралцсан байгаа даа. Мань үнийг бараг л алхахад өгсөн байгаа байхгүй юу? Энийг харсан мань хамгаалагч чинь зүхтаж магадгүйгээд олс гаргаад ирдгээ. Тэгэл манай үнийг шууд хүлж аваад эхлэхийн тулд хөлнөөс нь аваад татчихдаг. Тэгсэн чинь нөгөөх нь уурандаа хурж ирээ зөхөх гэсэн чинь бас хамгаалагч чинь бас хоосонгаар биш вэ шүү. Хүн орохтой идэд хүчрхэгчсэн мань үнтэй тултаад бүр ялахын яана өөр. Тэгээ манай төөгөөч уурлаад хамгаалагч руугаа яг дайрдаг дээрээ тулах дотоод энерги эргэлдүүлж хад хамгаалагч ч гэсэн дотоод энерги эргэлдүүлж идэг. Энэ үед өөрт нь тусалсан өвгөн хүнээр түшүүлээд гараад ирнэ. Тань талархлаа илэрхийлж чадсангүй. Юу ч биш дээ. Тийм бишээ. Та эцгийн минь амийг аварсан шүү дээ. Та байгаагүй бол манай эцэг өөд болчих магадгүй л байлаа. Тань талархлаа илэрхийлэхийн тулд өөрийгөө жоол хүчилж ирлээ. Тэдгээр золиосны хүмүүс танд баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд зүхтаж амжсан юм уу? Тэгэлгүй яах вэ? Тэд бүгд буцсан. 9 луугийн цайз унгана гэдэг эзэн та үнэхээр баатар хүн юм аа. Та хэдэн зуун хүний амийг аварсан ачтан билээ. Тэрхий их сүнсний энерги ашигласан юм байх та. Толгой эргэд байх юм. Яг энэ үеэр нь далиндуулаад хүлж аваад сүг төрөгдний арлуу шидэ хийждэг. Манай хүний чинь ингэж л хүлж авахгүй бол хүний үгэнд орно гэсэн үг биш шүү дээ. Бүр болохгүй болохоор нь мань хамгаалагч цэгэн дээр нь дараад унтуулцдаг. Яг энэ үедээ зэрэгцэж мань хүний агууд байсан хүн орхоодыг хайсан нөгөө бүлэг итгэдүүд түрээд ирж байдаг. Бүр жирэнгүүд хүн орхоодтой алга болсныг ойлгодог. Ойлгомжтой эд зүүн манай хүн шүү дээ. Тэднэр нэг эртний гэсэн хүч нэмэгдүүлэх төрлийн бүх зүйлүүдийг цуглуулж байгаа юм байлээ. Тэгээ тэдний хамгийн их нь хүн орхоодтой байж таарсан. Тэдний толгойлогч нь бол амар ууртай. Заавал тэрийг олж аландаа гэсэн бодолтойгоор байж гинэ. Сцен солигдоход манай хүн ч сэрж тэднэр ампи мужлоо ойртож байдаг. Ампи мужид очиод гэртээ өвлөж итэл нэг хөгшин дагмуу овгийн тэргүүн өөрөө хурж ирчихсэн байдаг. Тэгээ манай хүн чинь хот руу орж ирээд айгүйх гайхдаг л та. Учир нь тэр өмнөх амьдралдаа гал дундах хотыг харж исэн бол энэ удаа эрхчлөө нийгэм ад жаргалтай хүмүүсийг харна гэдэг бол үнэхээр ад замшаантай хэрэгэлтэй. Хотын хаалга маалга руу хараад дагмуу овг өмнө миний мэддэг байсан газар шал өөр байна гэ байж итэл хэдэн сэлэмтэй гарууд замд нь тэгэлдэгэ. Тэрийг нь харсан аав нь хол бай гэж. Манай хүн хүүхэдтэй мангар хайртай. Тэрэнд хэр их хайртай нь царайнаас нь л харагдаж байна да. Ганц энэ удаа таны хөрдөм хүү болъё доо. Чи надаар дааж ийнатай нөө. Хюн хаана байна гэж өрлөөд байгаа байхгүй юу? Худал мэдгдлээ болсон юм уу чи? Залуу эзэнт нь тэр байна штэ. Мал лаларч чи битгий удлаараад байгаарай. Яс болсон царайлаг хулгайч яаж миний хүү байж болдог юм? Миний хөгшин том хүүг минь авчир. Ааваа гэж миний хүү гэж. Аргагүй дөө сичнээ юу болсон ч гэсэн танихад хэцүү л дээ. Төрсөн эцэг нь хүртэл танихааргүй байгаа шүү дээ. Өмнө нь бол нэг бүдүү юм харж исэн, дараа нь үрчижсэн царайтай юм харж исэн. Тэгээ дараагаа нэг царайлаг залуу харах юм бол яаж хүн итгэхгүй дээ. Тэгээ тэр нь ердөө 2-3 хоногийн зөрөөтэй болоод байгаа хэрэг. Энэ үеэр өмнө нь бид нэр харж исэн Нагман овгийн тэргүүн болон түүний доод шалынхаа үнэтэй
ер нь бол хоорондоо ярилцаж идэг. Одоогийн байдлаар мань хүнийг ямар хүн бэ гэдэг дээр нь хоорондоо ярилцаал яж гинаа л гэсэн үг л дээ. Тэд нар бүх дээрэмчтэйг алсан гэж юу? Нүд чинь чамайг мэхлээгүй гэдэгт итгэлтэй байна уу? Үгүй ээ, юу гэж эзэнт минь буцаж авчрах үйл явцад эзэнтний эсрэг хүчээс болоод бид харуул ноёнд вантай нэгдэж түүнийг болгож авахаас өөр сонголт байгаагүй. Гэр тэр үнэхээр хүчрэхэг болчихсон. Тэнгэрлэг бүлгийн ахлагч эцэг болон миний өмнө худал ярина гэж бодооч хэрэггүй шүү. Түүнийг няц гიშгэх амар байсан байлгүй. Тийм бишээ. Өглөлийн хөдөлгөөн хийгээгүй л бол бид чадлаараа л хичээх байсан. Аль эсвэл бид нар ялагдаад тэр цугтчихал байсан. Тэр агуу авгийн бүхнийг залгамжлагч ууган хүү. Тэр тулааны урлагт төрөлхийн чадвартай. Мөн жин хасныхаа дараагаар үнэхээр царайлаг болсон. Чи түүнийг үл тоон оронд нь хов живд итгэсээр л байна уу? Тэрнийг амархан бодолтой гэх гээд байна уу? Одооноос би гэрэлтийн ажлыг хянах болно. Чи дуугүй байж бай. Дахиж хизээч оролцоод хэрэггүй. Гэж хэлээ тэр хоёрын яриа дуустгаа. Энэ үеэр манай хүн аав ихчтэйгээ уулзаад байж идэг. Чи тулааны урлагийн шалгалт өг. Юу? Тулааны урлагийн шалгалт юу балаартаад байгаа. Би арай хийж авгаасаа зүхтаж байхад тэр намайг илүү том гинжинд хүлэх гээд байна уу? Үгсэн ч үгүй. Хэрв шалгалтанд орох юм бол тэр хатуу тулааны дэглэмд оролцох болно. Тэр хэрэгээр яваад байвал хэдий авьяастай байсан ч хамгийн дээд талдаа генерал болно. Таны юу бодоод байгааг мэдэхгүй ч сайн байна хөгшин ирмэн гэд. Дөнгөс саяны ярьж исэн Нагман авгийн толгойлогч Абинда тулааны урлагийн шалгалт буюу цэрэгт оруулахаас нь ер нь бол холдуулаад байгаа юм л та. Энэ яагаад тэгжсэн бэ гэвэл өөрийн доор сургаж генералаас илүү хүн болгох юм гинэ. Мөн дэлхийг аварсан захирагч болгож түүхэнд үлдэх боломжтой гэж шүү. Дэлхийг аврахаа тийм сайн багш энэ ертөнцид байдаг гэж юу? Би нэлээд том өмнө гаргасан болохоор тэд гарцаагүй буцах явах нь нэмэргүй. Юунаас ч илүү би онгон хүн орхотыг авсан болохоор эхний шат амжилттай дууссан. Өөр боломж гарч ирэх болно. Хоёр дахь боломж нууцлаг амтан үеийн дун. Тэр дунгийн доторх сувд нь өөрийн бясалгалын энергийг илүү өндөр түвшинд гаргах боломжтой. Хэрвээ намгүй аваг намайг даах юм бол надад моримтой холбогдох боломж илүү их гарч магадгүй юм. Хамгийн дээд нь яаж л юу авагаас сална. Тэр багш болно гэдгийг сонссон аав нь үнэхээр баярлаж намгүй авгийн толгойлогчийн гарыг натгаад үнэхээр их баярлаа гэсэн чинь би төгөлдрийг өөрийн хүүхшгээ харж хандах болноо гэсэн чинь таны энэ үгэнд чинь би үнэхээр их баярлалаа. Ойр хааны би жоохон муу байгаа болохоор жоол ядарч байлаа. Гэвч таныг төгөлдрийг минь хамгаална гэдгийг сонсоод тайвширчихлаа гэж хэлээд явдаг аа. Явах үед нь манай хүн бие сайн бодоорой ханаа том хурчих вэ гэж байдаг л үгнүүдийг нь хэлнэ л дээ. Манай хүн ч тэрэнд нэг тоосон шинж байхгүй. Би чинь 30 жил яг бэлтгэлээр өссөн хүн. Миний бие үгээл тийм яа байж яах вэ? Өө эн чинь миний бие биш штэ гэж бодсон шигээл явж байгаа юм чи байна. Харин Нагман авгийн толгойлогч дагаад яв гэж хэлээд дагуулад явнаа. Энэ бэлтгэл хийх гэж байгаа юм болов яах гэж байгаа юм бол гэд манай хүн чимээгүй хүн хотын гудмар цуг дагагдсан шигээ явж байдаг. Тэгэнгүүтээ тэр хоёрыг түүнийг ханлуу дагуулж гардаг аа. Гарсан даруйд хөнгө алхаа хийж дээшээ үсэрч гараад ирдэг. Манай хүн чи элдний хаан болохоор үнэхээр л хүчтэй байх нь аргагүй л дээ. Манай хүн чи яг нөгөөдх нь асуудалгүй дагаж давтаж гарч ирээл. Дэжгүй өвсөлтэй юм гэж баярлаа. Ирж байхдаа зам харгуу харсан уу? Тийм ээ. Намайг ирэх газар зочилсон гэж бодож байна. Дими тэнэж байхдаа намайг шалгаж байсан юм байх та. Энэ авч чи юугаа бодоод идэг шаар вэ? Тэр энэ 40 акр газар. Намайг өшөөгөөрэй. Та хитрхи ойрыг харж бусдад анхаарал тавиагүй. Тэд бүгд намгүй овгийн газар нутаг. Ойлголоо. Тэд бүгд намгүй овгийн газраа. Өшөөгөөрэй. Уулын орох хаалганы дэргэд байгаа арсыг харж байна уу? Тийм ээ. Тэндээс тэр хүртэлгээд маяр том газрыг намгүй овгийн газар нутаг гэж зарлчихж байгаа байхгүй юу? Юу бодож байгаа вэ гэвэл мань хүнд газар нутгийг харуулад ийм их хэд хөрөнгөтэй байгаагаа ер нь бол ойлгуулад байгаа юм л та. Таны юу хэлж байгааг өстой ойлгохгүй мэн. Та сайхан сэтгэл гаргаж хэлж хайрлаач. Би юу хэлэх гээд байна гэхээр хөрөнгөний зарим хэсгийг чи авч болно шүү. Яагаад авчи гайхав? Чи манай үр удмын нэг охинтой суучхад л чамд энэ хэсгийг өгнө гэд байна шүү дээ. Ойлгож гин үү? Авахаа та намайг энд авчирсны учир нь тэрний талаар ярих гэж байжээ. Тийм. Аавтай минь намайг шаваа болгох тухайд тэнэглэж маанагтаж байна гэж бодтол илүү цаагаараа гүн гүнзгий бодох гэж байжээ. Би хёг ятгах болохоор санаа зовлтгүй. Тэгс чи манай хүн шууд доошо буугаад үсэрчдгээ. Тэгс хойноос нь пурт хийгээл дагаад ирж байгаа юм л та. За манд минь чи хүсвэл би тэр хэмжээгээр чин өгч чадна. Тэр багар царай тулааны урлагийн мэрэгжилтнэр дахиж төрж одоо энэ амар тайван байдлыг минь орхих гинү. Намайг тэнэг хүн гэж бодсон юм байх та. Бяцхан новш минь наана зогс. Хэрвээ чи миний ач охинтой гэрлбэл Намгун овгийн ихэнхийн чиннийх болох болно. Авахаа би гэрлмээргүй байна. Чамд гэрлэхгүй байх ямар шалтгаан байгаа юм бэ? Авахаа та намайг юу овгийн хүү гэдгийг мэднэ. Мэдээж ампи мууж бүхэлдээ юу овгийн эзэн хаан аавыг минь ихэд хүндэлдэг. Тийм ч учраас надад эд баялгаар тутна гэж үгүй. Миний дагалдан баясагчид чихэд их хэмжээний мөнгөтэй. Тийм байгаад би танай
манай өвгөөс мөнгө авах шаардлага байна гэж үү? Тиймээс гэрэлтийн талаар азнах болно. Таныг надад тулааны урлаг заана гэж бодоод сэтгэл хөдлөсөн юмсан. Тийм ээ. Тэр бусад чиг зүгээр нэг өнгөн халбаг зууш төрөөгүй. Алтан халбаг зууш төрсөн хүн. Гэсэн ч бусад хүмүүс хязгаартаа хүрч арчаагүй сэтгэлээр газар сөхөрч унах нь байдаг л зүйл. Би л тэр хязгаарыг давж одоогийн байгаа газартаа хүрсэн элтний хаан юм гэж хэлээд манай хүнд сэлмийн урлаг харуулдаг. Энэ бол эзэн хааны элтний хэм маяг. Гайхалтай биш гэж юу? Хүмүүс хөгшрөх тусам эрт сэрдэг гэдэг нь үнэн бол та ямар их хэрч хүчтэй байх юм. Гэсэн чинь тэр сэлмээ шидэд сэлмээ цаанараас нэм телепаник чадвараар өөрөө огт бүрхгүйгээр далтын чадвараар хөдөлгөөд байгаа юм л та. Тэгээд тэр модыг бонсай модыг амар гоё хэлбэржүүлдэг. Энэ тулааны урлагийг шууд утгаар нь манай овгийн үр удамд сурч чадна. Харин чи манай ач өхөнтэй гэрэл би чамд бүгдийг зааж өгье. Гэсэн чинь манай хүн тоох шинжгүй хажуугаар зөрөөд өнгөрсөн. Ингэж хайшлаад илүү сайхан өнцгөөс харалтаа. Зөвхөн нагман овгийн үр удам сурч чадах зүйлийг л чам зааж өгнө гэдэг хад чи дэлхийн хамгийн баян хүн байсан ч гэсэн үүнийг сурч чадахгүй. Тийм ээ. Тийм. Таныг сонсож байна. Эхлээд үүнийг сураад үз. Нагман овгийн тулааны урлаг өндөр түвшний зарчмуудыг агуулдаг. Таны надад үзүүлсэн тийм ч хэцүү биш юм шиг санагдлаа. Тэг чи манай хүн инээж байгаа юм чи. Яаж дээ? Хичнээн авьяастай байсан ч гэсэн тулааны урлагийг хараад сурчих гэж байдгүй маа. Чи түүнийг агуу байдлыг хараахан харж амжаагүй болохоор л тэгж байгаа юм. Гэхдээ тулааны урлаг бол зөвхөн гаднаасаа харагддаг шиг тийм зүйл биш ээ. Тулааны урлаг нь үе дамжин уламжлагддаг, улам боломсронгуй болсоор л байдаг тийм л төгс бодгаал юм. Би үүнийг амархан хийчихвэл та яана гэсэн. Яг уу? Би тэнд үзүүлэх үү гэд газраас манай хүнийг мөчөрчдөж аваад сэлмийн урлагийг үзүүлэхээр боллоо. Өөгүй төгс. Ямар ч алдаа мадаггүй хийлээ. Тэгс чи нөө нэг элдний хаан чиний гаргаж байгаа юм чи. Элдний эзэн хааны хэм маягийг хэрхэн ашиглахыг яаж мэддэг байна? Зогс. Чи юу болоод байгаа юм бэ? Чи эзэн хааны элдний хэм маягийг сурчихсан юм уу? Надад түүнийг зааж өгсөн биз дээ. Тийм гэж үү? Та зүгээр л надад үзүүлсэн биз дээ. Тулааны урлагт суу тухаантан гэж юм байдаг юм бах та. Хараад л сурна гэдэг нь энэ юм уу? Үнэхээр гайхамшигтай юм аа. Намын уугийн эзэн хааны сэлмийн урлагийг нэг удаа хараад л төгс гүйцэтгэж чадчих байна гэд үнэхээр агуу суут ухаантан байна. Авха юу болсон бэ? Таны ухаан санаа өөр газар байгаа юм шиг санагдах юм. Саяхныг хангалттай сайн байсан гэд учраас би одоо гэрлэхээргүй болсон шүү. Зүгээр энэ нөхөр жинхэнэ наймаа. Түүнийг ямар ч үнээр хамаагүй ач өхөнтэйгоо гэрлүүлэх ёстой. Гэж хэлээж явж идэл хот 3 жижигтэй нөхөр явж идгээ. Энэ хин байсан бэ гэвэл манай үнийг ардаас яваад байгаа хүн орхотыг хайгаад байгаа хүн шүү дээ. Одоо дараагийн хүүхд талын сувдыг бас түүнээс өртөж ирнэ олох гээд байгаа. Тэгээд бас нэг өөр даалгавар нь юу вэ гэвэл хүн орхотыг хэн хулгасныг мэдэх. Нөгөөдүүл нь ярингуудаа ярьж л байгаа юм л да. Энэ тэндээс баахан хүмүүсийг цуглуулад улаан гэрэлтдэг чулууны талаар асуусан. Түүний нэрийг Жин Вангё гэдэг. Тэгээ манай хүн чинь дотроо Жин Вангёг алан да гэд эсцэн сэлэгдэнэ. Тэгтэл өмнөх амьдралынх нь багш тэг өөрийнх нь үзий яддаг нэгэн болох хүн гараад ирэн авгахаа гэд дуудаж идэг. Чи яагаад одоо болтол энд байгаа юм бэ? Өнөөдрөөс бэлтгэлдээ орохгүй байгаа мó? Нагман овгийн тариалангийн арга барил суралцах гэж үү? Би үүнийг сурах шаардлагагүй. Таал дуртайгаараа сурна үз. Одоохон намайг дагаад яв. Эрдэнэ түүний энэ харц намайг айц давтуулдаг байсан. Харин зүгээр л хөөрхөн харагдаж байх чинь надад таалагдахгүй байна. Хэдийгээр өвөө байна түүний энэ асар их авьяас чадвар дуртай байж болох ч тэр ганцхан удаа харсан тулааны урлагаа хийж чадсан гэлүү. Гэхдээ тэр гадаад тулааны урлагт сайн байх ёстой. Жинхэнэ тулаан бол дотоодох ки энерги байдаг юм. Үүний доторх энерги нэг унцыг ч илрүүлж чадахгүй байна. Тэгээд бодоо сууж итэл манай хүн би нойр үрээд нөө орж унтлаа гэж хэлээд орчдөг. Аавгах намайг сайнаар ярьж байхад хамт яваарай. Энэ навш чинь өөрөө бошоо авах гээд байгаа юм биз дээ. Хэрвээ та үүнийг хүсэж байгаа бол би ч бас шавээ сургаж эхлэх хэрэгтэй боллоо та. Чамайг надад багшлна гэж сонссон ч надад чамаас сураад байх зүйл байхгүй. Чиний оронд би багшлах ёстой. Үнэхээр үү? Би чамайг аавгахаа хэмээн хүндэтгэж илтгэр хандаж байхад ингэж бүдүүлэг ажиллаж байгаа юм уу? Наад царай чинь одоо юу вэ? Чи намайг зодож араасаа элсүүлэх гээд байна уу? Оролдоод үзэлтэй дүү минь. Миний дүү байхад дүү гэж хэлэхгүй би өөр яах юм? Дүү? Гэсч нөгөөдг нь галзуураад чиний наад бадам замангийн хязгаарыг эвдлээ. Түүнийг тесрэх гэж байгааг харуул маш сайн өдгөө атгсан бол та. Хөөе дүү. Чи хитрхи гайхамжгүй байгаа юм биш үү? Чи юм бардам навш. Их зантай хүн гэж чиний мэдэх ганц цайны үг чинь үү? Чи юм навшаа. Намгүй онгийн сүн. Энэ өмнөх амьдралын багш нэг нүдэт штэ. Тэр бол элтэн жалагдчихгүй хүн. Түүний өөр нэг хүч нь долоон сэтгэл хөдлөлийн хаан. Долоон сэтгэл хөдлөлийг ашиглаж хүн зоддог байсан л гэсэн. Өөрийг нь үнэхээр их зодож нүдэж байсан. Тэр нь одоо бүр дорсон жолоод ороод ирж байгаа байхгүй. Нөгөө хэдээс өшөөгөө авмаар манд хүн санагдчихл байгаа штэ. Зүгээр л чамд гэгээр л төрөхөд туслах
туслах гэсэн юм. Энэ тохиолдолд чиний зан чанарыг бүхэлд нь өөрчлөхөд туслах хэрэгтэй бололтой. Маш уйтгартай ажил. Навш чи юу яриад байгаа юм бэ? Гэж хэлээл манай хүн цохилт хийдэг. Түүнийг нь харсан намгуунч гэсэн зүрх цохилт хийдэг. Тэгэд манай хүн тэрийг ядах юмгүй гаргаал альвэ дүүмэн яаж ийм энгийн байдлаар хааж чадчих болж байгаа юм бэ гэж хэллээд хүчтэл цохилтыг хийдэг. Тэгэхэд бол нөгөө хүний хамгаалалт зад үсэрдэг. Тэгээ маш амархан шидэж ухаан алдуулаад унгачдаг. Чи яаж мэддэг юм бэ? Энэ тесрэлтэд аянгийг би түүний дотоод энергигүй гэж сонссон. Гэтэл сая юу болоод өнгөрвөө? Тэр намайг энийг удаа хараад л ирч хүчээ хэрхэн зарцуулахыг сурсан гэж юу? Тэр үнэхээр тэнгэрээс илгээсэн сууд ухаантай хүн гэж юу? Чамд сурах зүйл их байна да дүүмэн. Би галзуурчих шиг боллоо. Навш гэж. Чи ч хол хിവэр байна да гэж хэлээл өмнөх амьдралын сун өөрийг нь яаж заддаг байснаар түүнийг заддаг. Сэтгэл хөдлөлчин ууртай байна уу? Тэгээ тэр өдрөөс хойш мань хүн өдөр болгон түүнийг банк зодож бэлтгэл хийдэг болсон. Анхандаа тэр сэлэмтэй тул модон сэлмээр тултан дандаа л түүний эсрэг тэмцэх гэж оролдох хүрдээ зодуулна. Манай хүн чи яаж өршөөл үзүүлэх вэ? Жинхэнэ дайнд өршөөл гэж байдгүй маа хөшөө гээл цохоо ичж байгаа юм чи. Тэр овооныг эргэлт хийгээд цогтгийн даваан дээр манай хүн хойно болтож гарч ирээл цохих гэж байснаа анхаарлаа сарниулнаа. Эгийн үедээ зэрэгцээд нэг хүн гудамжинд гуйлга гуугаад байж гин. Энэ нэг л с ิจ гтэй хүн гуйлга гуугаад энэ тэндээс мэдээл цуглуулад явж идэг. Түүний бүлгийн ахлагч гэж яхийг бодоход дээрийн хүн орхотын ардаас явцаад байгаа хүмүүсийн нэг бололтой. Юухан гэдэг хүн байгаа гэдэг нэрийг тэр мэдээлэлчээсээ олж авч намгүй омгийн зочны танхимд байрлаж байгаа юухан буюу манай төгөлдрийг алах санаа өөртөлнөө. Энэ үеэр манай төгөлдөр юу ч бодоогүй гадуур сайхан зугаалаад гарч идэг. За ингээд part 2 дуслаа. Тэгээд бас энэ бичлэгийг эдитэрлээд байж яхад бид 10k агуулаа болжээ. Үнэхээр бас өнөр болсон байна. Дараагийн бичлэгүүд илүү хурдан ороод явах болно. Та нар уламжлал ёсороо заавал нэг комент бичээд нэг лайк хэрвээ саб дараагүй юм байвал сабаа дарахаа хизээж бичлэг мартаарай.